Мэдээ үргэлжилж байна. Монгол улсад кино урлагийн салбар өсөж хөгжсөний 90 жилийн энэ онд тохиож байна. За, угааг тохиолдуулан кино урлагийн дээд сургуулийн хамт олон 200 хүрэг нэвтрүүлэг бүтээжээ. Өнөөдөр хамгийн ихний хүрэг нэвтрүүлэг болох Гавьяат жүжигчин Лувсан Лувсангийн хүрэг нэвтрүүлгийг үр хүүхдүүд нь танилцуулсан байна. Ганцх ихэслэнахгүй байлгүй да. Одоо манай хамтран тоглож ирсэн Жимдийн долгор сургуулийн дурсамжинд байдаг шүү дээ. Лувсан бол ерөөсөө маш энгийн, илүү дутуу маяг эмээ нарийн юу яадаг вэ? Чимэг мэмэгтэй тоглолт ярах. Байгаагаараа ингээ сайхан юм шиг мөртлөө тун өөрмөс тийм өөр хүн болж амьдарч чаддаг. Тэр нь ч киноныхонд бол илүү тоглолтод кинонд бол илүү нийцтэй байдаг. Тийм учраас Лувсангийн тоглосон кино дүрүүд бол тийм ээ одоо бид нэр сайн мэддгээс тэр цэргийн хүү киноны дорж өвгөн гэдээ байж байдаг. За тэгэл одоо урлагийн гавьяас төгөлтөн кино найруулагч Жамингийн Бунтаргаан олон кинонд тоглосон доо. 51 онд тоглосон одоо хэн Цэвэнжууга аав хоёрын далайн одоо 70 онтол жүжигийг тэр үед тавьчаад 14 жилийн дараа бас дахиад Цэвэнжууга аав хоёрыг 70 удаа жүжигт тоглуулсан байл. Тэгээд ийм сайхан дурсамжтай өдөр болж байна да. Өнөөдөр Лувсан хамгийн анхных нь үзүүлээд одоо гэр орныхонд ингээд бэлгэлээд ингээд явж байгаа. Тэгээ энэ маань одоо 2-3 удаа бас 15-17 онуудад хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр шалгарч ирсэн. Тэгээд энэ нэвтрүүлэг улс хурлын үзэгч дуртай юм байл. Тэгээд одоо бид нар ингээд нийтийн хүртэл болгоод энийг одоо ингээд үзүүлээд явах юм. Энэ бол Монголын өнгөрсөн зууны болон энэ сүүлийн одоо 21-р зууны үеийн бас их юутай Монголын соёлын түүхтэй чигээр явж байгаа.